Сайн байцгаана уу? Ингээд өнөөдрийнхөө бичлэгээр зохиолч Чинагийн Галсангийн Хүүхдийн гэр сонсож бай романы талаар ярих гэж байна. Тэгээд хамгийн эхлээд хэдүүлээ хавцнаас нь эхлээд төгнөж ярьцгаая. За би ер нь бол энэ номыг авчаад уншиж дуусныхаа дараа мэдээж энэ зураач директорууд нь намайг их сонирсныхан дараа энэ хавцны зургийг өөрсдөө зурсан болоо гэж бодсон. Тэгээд их гоё монгол зургийн элементүүдийг оруулж ирсэн байгаа. Тэгээд ер нь бол их сайн хинт өгöd байгаа юм л да. Энэ номыг уншихад нэрэлэг энэ дунд тэгээд хүүтэй цог хамт ингэж тохиолдсон цог ингэж тоглоод байж байгаа юм шиг хүнд тийм мэдрэмжийг өгдөг. Тэгээд ном нь ороо 230 хуудастай. Ер нь бол гарт барихад дунд хэмжээний. Тэгээд их хөвтэйхэн цүнхлээд явах боломжтой. Тэгээд өсгийн фонтноос нь эхлээд ярих юм бол том шиш жижигч биш ер нь бол фонттай. Тэгээд цаасны бууралт нь бас их гоё зөөлөн шарамгийн гэхүү. Тэгээд ер нь бол уншихад айгүй хөвтэйхэн нүдэнд ч гэсэн ер нь бол ядраагаад байхгүй. Айгүй амар. За нийт 230 хуудастай болохоор нэг хүртөө одоо тэмээ ажлынхан ч юм уу хичээлийнхэн завсраар тэгэж даруунт болохгүй ч юм уу уншиг гэхвэл 2-7 хоногийн дотор бол уншаад дуусчихаар за хурдан ном уншдаг хүмүүс бол нэг 2-3 өдрийн дотор гэсэн уншаад дуусчих боломжтой. За тэгээд энэ номын бас нэг даваа тал нь гэх юм бол гэр бүлийн бүх гишүүд ер нь бол уншиж болохоор янзын элдв тийм зүйлсийн тал ерөөс огт бичигдэхгүй. Яагаад гэвэл энэ номыг одоо энэ номын одоо гол төр мөн өөрөө 5 настай одоо товоо хүүхэд байгаа. Тэгэхээр өөрт нь ер нь бол тийм ээ үгээрийн тойроод хүрээлж байгаа гэр бүлийнхэн талаар болон тэдний гэрээхэн тохиолдож байгаа тухайн цаг үед болж байгаа үйл явдлын талаар өгүүлээд явна. Тэгээд мэдээж одоо 5 настай хүүхэд ер нь бол тухайн үйл явдлуудыг ер нь бол тайлбарлаж байгаа болохоор хүүхдэд уншихад их тохиромжтой, ойлгомжтой. Гэхдээ бас яг хүүхдийн зохиол гэж бол хэлэхэргүй босон үйл явдлыг болохоор зохиолч дараа нь дүгнэлт хийгээд хүүрнээд ер нь бол бас өөрөө яриад явна. За тэгэхээр ер нь бол энэ роман өөрөө нэг тийм сайн бусад бүтээлүүдийн талаар олон давхархтай гэж би бол хэлнэ. Хүүхд уншвал мэдээж ойлгоод үйл явдлыг яагаад уншина. Насанд хүрсэн хүн унших юм бол нэрээ тэмдээ гэж илүү одоо санаануудаа илүү сайн ойлгох бор тийм ээ. За тэгээд тухайн цаг үед амьдарч байсан хүмүүс ч гэсэн унших юм бол нэрээ тийм байсан даа гэж эргэж санахаар бичигдсэн гэж хэлэхээр. За тэгээд би эндээ бас гол санаануудаа бичиж тэрийг хараад байгаа. За тэгээд ер нь бол заримдаа тэр алийн хүүхэд нь болчихсон юм шиг гэртэн дотор нь цуг байгаа юм шиг заримдаа үйл явдал болоод өнгөрсний дараа зохиолч ярихад ер нь бол найзан юм шиг тийм ээ хамт суугаад сонсож байгаа юм шиг байдлаар бичигдсэн. За тэгээд зохиолын маань гол дүрм гэх юм бол одоогийн Баян Үлгийн аймагт байгаа одоо Хязгаар нутагт амьдарч байгаа Товоо хөгсөөний айлын баг хүү ер нь бол тавиад үйл явдлууд ер нь бол өрнөд явж байгаа. За тэгээд тухайн байдлаар одоо цаг үеийн аж амьдралыг ер нь бол нүдэнд харагдтал гэрт гадаагүй ер нь бол сайхан төрслөөд явж байгаа. За тэгээд ер нь бол тэр үед яг амьдрал ямар байсан бэ гэдгийг бодит үннээр яг байгаль орнол ер нь бол бичсэн санагдсан. За тэр нь бол нэлээд шударгаар боддоор бичсэн гэж хэлж болохоор. За тэгээд ямар нэгэн байдлаар тийм хит тийм уянгийн ч юм уу халил тийм нэлээд зүйлсийн талаар бичээгүй хит ямар нэгэн байдлаар драма өгөхгүй ч юм уу хэцүү зүйлийг ер нь бол оруулаагүй. Ер нь бол яг л цаг үеийн байдлыг байгаар нь бичсэн. Тэгээд романы нэр нь болохоор бас айгүй анхаарал татгаар тэгэд хүмүүс ер нь бол зарим нэр нь бол баг уншаад жоохон цочирдгоор ч юм шиг байдлаар нэрлэлчихсэн. Тэгээд тэнгэрээ одоо намайг сонсч уурлаад ч юм уу хэлчихсэн юм шиг сонсогдохоор байгаа шүү дээ. Тэгэхээр нь бол ингэж хэлхээсээ ч өмнө тэнгэр тэр жоохон ялах хамтантай
харьцаад эхэлсэн байгаа. Яриад эхэлсэн ч юм уу. Нэг бодлын зүүд зөнгөөр тохоо мэдрэмжээр ер нь бол яриад эхэлсэн. За тэгээд цаашлаад ч гэсэн хүүгээ ер нь бол тэгэж тэнгэрээ мэдэрдэг тийм ээ. Онгоцтойгоо ярьдаг. Одоо нэг бодлын бөөгийн чадварууд нь цаашаа улам хүчрэг болно байх гэж ер нь бол бодож байгаа. Тэр хүн тийм ээ. Одоо тийм мэдрэхүү юмараа сайтай шүү гэдгийг ер нь бол аль тэрт одоо тэр хүний тэр хүүхдийн амьдрал болох тийм ээ өөрчлөлтүүд юуг нь ер нь бол эхлээд өгч байгаа хинт тохионоод ер нь бол тэнгэрийн нөгөөд эхэлсэн байгаа. За тэгээд зохиолын дөрүүд бол өөрөө маш бүгдээрээ маш аймаг халуун татна гэж хэлж болохоор одоо тухайн одоо хүмүүсийн амьдрал аж ахуй нь ер нь бол хүнд хэцүү одоо тийм ээ хүүтэн ер нь бол байгалийн олон зүйлүүдийг давах хэрэгтэй байгаа даа. Гэхдээ дөрүүдийн хоорондох харилцаа хүмүүс нь өөрийг халуун татна. За тэгээд маш олон уншсан хүмүүсийн сэтгэлдлүүдийг харах юм бол хөгшин ээжийн дүр бол тэд нарт хамгийн их таалагдсан дуртай дүр нь байсан. Миний хувьд ч гэсэн адилхан. Тэгээд би ер нь бол ямар нэгэн байдлаар зохиолоод уншихдаа хизээч одоо дөрүүдтэй ч гэх юм уу тийм ээ ямар нэгэн байдлын нарративуудтай 100% санал нийлдэг. Яг тэгвэл өөрийн гэсэн одоо мотив байгаа тийм ээ 100% сайн дүр гэж байхгүй. Одоо 100% сайн одоо уран бүтээлч одоо жишээ авдаг хүмүүс төр ч гэсэн тийм ээ уран бүтээлч одоо хүн лэмж ямар нэгэн байдлаар дутагдaltaй байгаа 100% одоо санал нийлдэг төгс сайн хүмүүс байхгүй шүү дээ. Гэхдээ хөгшин ээж ер нь бол тэр одоо хүний сайхантай ер нь бол нэлээд төхөж очихоор гэж би бол хэлэхээр тэгээд одоо ямар нэгэн байдлаар хүн чинь өөрөө мотивтай байгаа, сайн мотой байгаа. Тийм болохоор одоо хин нэгний хэлсэн үгийг ер нь бол бянгшуултартай харах хэрэгтэй шүү дээ, сонсох хэрэгтэй, хүлээж авах хэрэгтэй. Гэхдээ хөгшин ээжийн хэлсэн үгүүдтэй бол би 100% гараа өргөд санал нийлж байгаа. Тэгээ номоо уншиж байхдаа хэлсэн үгнүүдийн дараа нэрээ тийм шүү гэд баруун толгой тохиол санал нийлэхээр байсан. За тэгээд Монголын талаар огт мэдгүй байгаа хүмүүс ч гэсэн энэ номыг уншаад ер нь бол нэлээд ойлголттой болохоор гэж хэлж болохоор тухайн гэр бүлийн байдал одоо манай бидний нүүдэлчин ахуйн ер нь бол бодит ер нь бол сайнтай муутай бүгдээрээ за тэгээд цохон цаг үед болж байгаа улс төрийн болон өөрчлөлтүүд за тэгээд эрх мэдэл хүний аршин гэдэг зүйлүүдийг 1940 онд иймэрхүү байсан даа гэд 1980-ад онд зохиолж бичсэн байгаа. 2026 онд би 80 жилийн дараа уншихад ч гэсэн нэг тийм өөрчлөлт байхгүй. Ер нь бол дандаа л юм байдаг болтой гэж хэлж болохоор. За мэдээж одоо цаашаа романы хооронд ер нь бол хүү мэдээж өсөж томорж байгаа болохоор илүү одоо үгэнж төр тийм ээ одоо дүрслэл тайлбар нь илүү одоо хүүхдийн хөгжлийнхаа явцад илүү ингэж ойлгомжтой болж байгаа тийм ээ өөрийгөө илүү сайн ойлгуулж байгаа мэдрэмжүүдээ ч гэсэн сайн тайлбарлаж өгдөг болно. За тэгээд бас хэрэг хүүхдүүд ингээд уншаад үзэх юм бол бас хороогийн жамсны талаар нэлээ ингээд тийм монголчуу нүүдэлчин маягаар хэцүүлэн ингээд сайхан тайлбарлаад өгч байгаа юм шиг санагдсан. Хүүхдүүдэд одоо өвөл гэж юу вэ, хагцал гэж юу вэ гэдгийг тийм ээ бас нэлээ ойлгомжтой бодитоор тайлбарлаад өгч гсэн юм шиг тэр хүүхдээ ойлгохгүйгээр тийм ээ энэ бол ингээд өгүүлчихэж байгаа юм. Ер нь бол ингээд өгүүлээд үзүүлчихэж байгаа юм. За тэгээд бас тийм ээ ингээд хороо дээр ингээд сайхан зүйлсүүд байна. Тэгээд нэгэнт ирсэн сайхан зүйлс бас ер нь бол ингээд цаг нь болохоор буцаад явдаг. Юу ч гэсэн одоо мөнх биш шүү гэдгийг ер нь бол тайлбарлаад өгч байгаа. За тэгээд одоо хөгшин ээжийн үтэл насан ер нь бол хүн болгоны хүсдэг одоо дотроо ер нь бол төсөөлж боддог тийм ээ найддаг үтэл настай ер нь бол классик тийм ээ найддаг үтэл насыг ер нь бол төрсөлсөн санагдсан. Тэгээд за амьдралын хамгийн сайхан зүйлүүд одоо ингэж л ярьдаг ш та 10 хэдэн настай олимпиадад гайхамшигтай тамирчид ч юм уу амжилт үзүүлсэн хүмүүс 20-30 наснда алтартай болсон. Тэгээд амьдралын хамгийн сайхан зүйлсүүд одоо гэр бүл төр хүүхдүүдтэй болох ч гэсэн тэр залуу наснд болно гэж ер нь бол
ихэнхдээ яриад байдаг. Тэгтэл хөвшөөжийн хувьд гэх юм бол одоо 60 70 наснд ч гэсэн амьдрал ер нь бол хүн ихтгэл найдвартай байхад сайхан бэлэг юунуудаа одоо хүн амьд явж байгаа цагт одоо өгч болдог гэдгийг надад харуулсан юм шиг санагдсан. За тэгээд мэдээж одоо хүүхэд өсөж төрж байгаа гэр бүлийн байдлууд ингэж явж байгаа ч гэсэн одоо тухайн цаг үед ер нь бол өөрчлөлтүүд ер нь бол яг ард дээр нь хүрээд ирсэн. Тэр улс төрийн тийм ээ одоо манай улсын одоо тэр чигтээс одоо системийн хувьд хийж байгаа өөрчлөлтүүд ер нь бол тэрнээс цогтох арга байхгүй, холдох арга байхгүй. Тэгээд хаавал тийм ээ баруун хязгаарт байгаа тоо айлт хүртэл тэр одоо нөлөөллүүд ер нь бол хүрээд ирж байгаа. За тэгээд манай улс ороо коммунизм руу ороод бүтцэн улам сайжраад ирж байгаа. Тэрний хажуугаар ер нь бол хүмүүсийн тийм ээ амьдрал хизээч ер нь бол байгаар өөрчлөлтөд ороод ирж байгаа. За ихэнхдээ ер нь бол их малын тоогоор төллөгөө гэдэг зүйлүүдээр гээд эхэлж байгаа байхгүй юу? Ер нь бол данс бүртгэл явагдаж байна. Татварт одоо үйлдвэртэй адилхан юмны үр ашиг авнаа гэдэг талаар явж эхэлж байгаа мөртлөө цаашаа ер нь бол хүний бараг хамгийн үнэтэй одоо альч улсад ч тэр гэр бүлч тэр хүмүүсээ байдаг хамгийн үнцэнтэй зүйл болох хүүхдүүд рүү ер нь бол ороод эхэлж байгаа. Тэгэд хүүхдүүдийг бүртгээд тийм ээ одоо хүүхдүүдийг бүртгээд ер нь бол ингээд цаашаагаа ингээд адилхан болгоод коммунизмд хэрэгтэй одоо хүмүүс адилчид ер нь бол гээд бий болох гээд ер нь бол эхэлж байгааг нь бол харж болохоор за тэгээд ингээд эхлэнгууд ер нь бол миний зүйл одоо намайг уншсныхан дараа хоёр зүйл ер нь бол их санааг зовоогоод эхэлсэн. Эхнийх нь гэдэг юм бол одоо энэ хүүхдүүд бага ястан товоо хүүхдүүд байгаа. Тэр хүүхдүүдийг одоо хэтэрхий халах одоо үндэсний улам болох халах болох гээд ч юм уу тийм ээ нэг айдиал хүн болох гээд хичээгээд тэр хүний одоо өөрийн гэсэн айдентитинуудыг одоо дарах гээд ч юм уу багасгах гээд бүр ингээд цаашлаад муугаар ярих юм бол устгах гээд эхлэх үедээ гэдэг тэр нь бол миний санаа зовж байгаа. За тэгээд за хоёр дахь нь гэх юм бол аав ер нь бол өөрийнхөө хуурай төгвөлөдөө итгээд ер нь бол хүүхдүүдэд өгөөд явуулчихж байгаа. За тэгээ мэдээж төгвөлөө бол сайн хүн одоо залуухан хүн тийм ээ боловсралтай мундаг хүн байгаад байгаа. Тэгвэл тэр олон хүний хүүхдүүдийг одоо нийлүүлж аваад өөрөө хариуцаад явж байгаа. Тэр нь өөрөө одоо цаашаа нэмээд тэр хүн эхлүүлээд хариуцаад явж байгаа шүү дээ. Тэгэхээр ямар нэгэн байдлаар асуудал гарвал одоо төгвөлээд одоо яадаг зохицуулж чадах уу гэдэг тэр ер нь бол бас миний санаа зовж байгаа. Залуухан тийм ээ ганц би хүүхд өсгөж үзээгүй эрэгтэй хүн байдаг. Ямар нэгэн байдлаар хүүхдүүд өвдөх яг асаргаа хэрэгтэй болох юм бол тэр хүн яг зөв шийдвэр гаргаж чадах болов гэдэгтэй бас жоохон эргэлзээтэй. Тэгэд үнэхээр тэр хүүхдүүдийг одоо сургууль хүмүүжүүлээ сайн байлгаж өсгөж өндөөлгөх юм бол энэ хүнд маш их нөөц хэрэгтэй, хөрөнгө хэрэгтэй, туслах хүмүүс хэрэгтэй. Бас нэг бодлын аз чирэг болох болов хэмжээний одоо аз тийм ээ тусламж хэрэг болох болов гэж бодсон. Тэгээд энэ номыг уншсныхан дараа огт мартчихсан байсан нэг зүйлээ эргээд сонсно гэдэг юм бол ах эгчийгээ санах байгаа. Одоо ингээд бага насны хүүхдийн тийм ах эгч нь хол юмд явах, сургуульд явах, гадагшаа явах, ажил төрлөөр яваад тэр үед ингээд одоо хүлээгээд үлдчихэж байгаа одоо хүүхдийн сэтгэл зүй байна шүү дээ. Тэр чинь ингээд бараг алсраа тэр хүмүүс ингээд яваад өгдөг. Тэр хүмүүсийг санах, хүлээх тийм ээ хоног тоолоод буцаж ирэхэд нь баярлах. Одоо мэдээж ах эгчтэй байхын сайхан хамтдаа байх сайхан ч гэсэн бас яваад одоо ингээд хүлээхийн одоо хэцүү ер нь бол би огт мартчихсан байсан гэх юм уу. Тэгээд энэ номыг уншаад эргэж саналаа нэрэл хэцүүдээ бид нар чи яваад өгдөг штэ. Бас л тухайн үед одоо хүүхд яаж стресстэй билээ тийм ээ. Хөрх юм нь одоо том хүүхд бол тэрийг илэрхийлэх гэсэн бага болохоор тэрийг одоо ингэж хоримтлуулаад стресстэй байгаа тэр зовлонгийн нас өөрөө ч гэсэн үзсэн ч гэсэн мартчихсан байлээ. Тэрийг эргэж сансан. Тэгээд бас ах эгчийгээ бас давхар сансан.
тэр нь бол биний үйл явдлуудыг одоо зохиолын үйл явдлуудыг ярьчихгүй уншаагүй хүмүүст нь одоо санал болгож байгаа болохоор тэндээ ер нь бол үлдээх гэж байна. Тэгвэл ер нь бол цөөхөн хідэн өөрт сонирхолтой санагдсан зүйлсийн талаар миний анхаарал татаж дараа нь бодогдсон зүйлсийн талаар ярил л та. За нэг болныг ярихгүй. Одоо 3-4-ийг ярив. Тэр нь юу вэ гэх юм бол акбаш ихч байна. Тэгээд 17-тай 16 хүртэл насны хүүхдүүдийг сургалт авч явна гингот нь 17-тай акбаш ихч үеэлэгч гол төрөө үеэлэгч юм байгаа юм. Өөрөө дур мэдээд ч гэхүү одоо хувь заяагаар ч гэхүү одоо бие дасан байдлаар ч гэхүү хүндээ сууж яваад өгдөг сургууль сурахгүй гээд тэгээд үйлд хүндээ суугаад яваад өгч байгаа юм. Тэгээд айлд очиод одоо тэр айл бирүүлж очингуудаа маш хурдан үйлдээр ярьдаг болдог байхгүй өмнө хизээч ярьдгүй байсан мөртлөө тэгээд хэл сурах ер нь бол хамгийн хэцүү нэр нь бол сонсцоод ойлгох тэгээ буцаж ярих штэ тэгтэл тэр хүн маш хурдан сурчдаг. Тэр нь болохоор тэгээ тэрэнд нас гэрийнхэн их дургу байна бараг зүүдэндээ бараг үйлдээр ярих нүг гэдэг нэлээ маш хурдан хилээсээ сурчихсан тэр нь бол дургу байдаг байхгүй. Гэхдээ бас тийм богино хугацаанд тийм хурдан сурна гэдэг бол нэлээ бараг гайхалтай бахархалтай зүйл байгаа юм. Энэ нас надад нэг бодлын бидний яалын хүүхдүүд үеэлэгчнэр тийм ээ дараа нь зохиолч мөн өөрөө өсөж том болоод маш олон хэлний одоо полигот хүн шүү дээ маш олон хэлээр мэрэгчлэр ярьдаг тэрийг бусдад заадаг орчуулга хийдэг хүн болдог. Тэгэхээр энэ бол эдний гэрийн хүүхдүүд их толгой сайтай бас юм удмынч юм хэлний авьяастай гэдгийг бас харуулж байгаа юм шиг санагдсан. За тэгээд альч цаг үед тийм ээ боломж нь гараад одоо багш нь байгаад сургууль нь байгаад боломж нь гарах юм бол бас толгой сайтай хүмүүс ер нь бол цаг үе болгонд төртгийг харуулж байгаа юм шиг. За тэгээд бас гол дөрийн хүүхэд одоо гэмтээд тэгээд яг наадмын үеэр дээр хурдан мориодыг одоо уяа солгоно их таарад яг бэлэн болсон үед нь гэмтчихдэг байхгүй юу. Тэгээд энэ үедээ ер нь бол ингээд хүмүүс ингээд аль алын хүмүүс тэр хүнд уйсан морой унаа тэр хүүхдэд одоо хэрэгтэй юм тийжэл ийм одоо янз янзын арга том юу байдیں۔ Тийм ээ ямар нэгэн байдлаар гэмтсэн үед ямар арга хэмжээ авах хэрэгтэй гэдгийг мэдэх гээд тал тийш хурдан морой унаад явдаг. Тэгээд энэ нь болохоор одоо мэдээж хамгийн одоо хурдан морь өөрөх нь уяанд нь төрөх тийм ээ хурдан удам морь одоо унаа уяанд нь төрөх. За тэгээд тэрийг ууж саагаад улсын наадам биднэрт төрүүлэх нь мэдээж бахархалтай ч гэсэн бас тэрний жинхэнэ үндэс нь болох тийм ээ цаг минутыг алдахгүй байх тустай байх одоо хэдхэн одоо энэ бол хурдан байх нь тийм ээ ашиг нь одоо зарим байдлаар одоо хэрэгтэй тусламжийг үзүүлэх баг амьдрал хөдлөх гэсэн шийдэд байгаа. Тэгэхээр тэрний бас үн цэнийг ер нь бол харуулж байгаа юм шиг санагдсан. Тэгээд аль алын хүмүүс одоо ингээд хэрэгтэй одоо имийг авах гээд ингээд хайгаад явхад нэг хүн хамгийн холоор одоо ингээд тэр хүүхдэд хэрэгтэй зүйлээ олж ирдэг байхгүй юу? 2 өдөр нэг шөнө яваад. Тэгээд би хуудас нэрвүүлж явахдаа яваад чинь дотроо хүүхдийн нагад цахан байхдаа гэж бодсон. Тэгээд нэрэл нагад цахан байсан. Мэдээж бусад их хүмүүсээс илүү их төвчээр гаргаад хайр гаргаад энэ хүүхдийн төлөө одоо илүү их сэтгэл гаргах нь мэдээж нагад цахан хата гэсэн нэрэл тийм байсан. Тэгээд энэ дэр бас их сонирхолтой санагддаг гэх юм бол би ямар нэгэн байдлаар одоо шөмжилж хэлээгүй шүү зүгээр л сонирхолтой санагдсан гэж зүйл нь гэх юм бол аав эгчийн хүүхдүүд нь аав ээжтэйхэн гэртээ ингээд тамхи татаад тойроод ингээд тамхи татаад байж байдаг. Тэгээд би бүрийн талаар сонсч уншчаад бүр гайхаа тэгээд ээжээс асуугаад үнэхээр тийм байсан юм уу гэдгсэн чинь энэ бол дээр нь бол тийм зүйл болдог байсан гэд. Гэхдээ одоогийн шиг тийм тамхины хор авшигын талаар юу бол хүмүүс мэдтгүй байсан. Тэгэхээр огт мэдтгүй байсан байна л та. Тэгэхээр тамхи гэдэг нь ер нь бол тийм одоо соёлтой боловсон хотын хүмүүсийн хэрэгэлдэг зүйл ч юм уу тийм ээ. Одоо нэг төрлийн лакшери гэхээр тэгж харагддаг байсан гэх юм уу одоо мөнгөтэй байна гэдэг шиг одоо тийм мэдцэлтэй байна гэдэг шиг
тамхи татдаг чадаа гэд тамхи татаж чаддаг хүн гэдгийг тэгж хардаг байсан бэлээ. Тэр талаар ч гэсэн бичээд үлдээж гэсэн тэр нь бас их сонирхолтой. За тэгээд би бол хувьдаа энэ номыг их сайхан бүтээл гэж хэлнэ. Тийм болохоор ч олон одоо хэвлэгчснээс хойш байнга ер нь бол бестселлерийн игнэнд байгаа. Одоо ч гэсэн сайн борлуулалттай байгаа байх. Тэгэхээр статистик ер нь бол сайн бүтээлээ гэдгийг хэлж ийн гэж бодож байна. За тэгээд өөрөө уншигчийн зүгээс бол одоо энэ романыг бусадаа ч гэсэн уншаагүй хүн байх юм бол санал болгохоор уншаад үзэхэд ер нь бол их мүлжүүртэй сайхан бүтээл гэж хэлнэ. Тэгээд одоо үнэндээ ч гэсэн төлж байгаа мөнгөндөө бодож байгаа бодолтой зарцуулж байгаа цагтаа ч гэсэн ер нь бол харамсахгүй гэж бодож байна. За ингээд бичлэгийн маань цаг гаргаж үзсэн баярлалаа.